Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа, танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд нэвтрүүлэгт орж оролцуулж аваад баярлж байна. За баярлалаа. Тэгээд бидний хувьд бас бидний саналыг хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд хамгийн түрүүнд та өөрийгөө танилцуулаач. Одоо хаана сургууль төгссөн, ямар мэргэжил эзэмшсэн, одоо ямар ажил хаана эрхэлж байгаа талаараа бидэртэй хуваалцаач. За намайг Наран цэцэрлэг Эрдэнэ гэдэг. Би эхнэр 3 хүүхдийн амьд. Яг одоо юм л Америк нэгдсэн улсад амьдарч байна. Энд ирээд бараг 6 жил болж байна. Анх би 2010 онд хүрээ дээд сургуулийг компьютер программын чиглэлээр төгсөж байсан. Тэгээд сургуулаа төгсөөд 10 оныхоо 100 би анх Солонгос руу магистрт явж исэн. Тэгээд 14 онд нутагтаа буцаад мөн тэр зунд Америкт ирээд тэгээд одоо л Америкт ажиллаж амьдарч байна. Тэгэхээр одоо болохоор Америкт юу хийдэг вэ? Яг одоогийн байдлаар би өөрөө хуваараа IT-ийн чиглэлээр стартап эхлүүлээд тэрэндээ ерөөхдөө буцаагаа зарцуулаад ажиллаад хуваараа ажиллаад явж байгаа. Өмнө нь бол би яг Америкт e-commerce чиглэлийн компанид ажиллаж байсан. Тэгэхээр таны өөрөө чинь профайл их надад сонирхолтой санагдаад ерөөхдөө манай төсөлд оролцооч гэж урьсан байхгүй юу? Учир нь болохоор юу вэ гэхээр одоо Монгол залуучуудын хувьд болохоор IT-ийн салбар ерөөхдөө шинэ бас зарим ихэнх залуучуудад болохоор одоо ер нь бол одоо яг IT-гаар төгсөөд юу болтыг, IT-гаар төгсөөд яг IT гэхээр ямар мэрэгжлийг хэлээд байгаа гэдэг юм уу? Тиймэрхүү жоох учир битүүлэг бас санагддаг юм шиг байгаа юм. Учир нь болохоор одоо ингээд IT-ийн мэрэгжил сонгож байгаа залуучуудын хувь их маш бага байдаг. Тэгэхээр өөрөө болохоор хүрээдээ сургуулийг IT-ийн мэрэгчлэр төгсөө дахиад Солонгосд очиод IT-ийн мэрэгчлэр мастер хамгаалаа. Тэгээд одоо Америкт очиод өөрийнхөө одоо стартап бизнесийг эхлүүлж байгаа гэдэг хүний хувьд болохоор аюу сонирхол надад бидний хувьд болохоор их сонирхолтой санагдсан. Тэгэхээр Монгол боловсрол эзэмшээд Солонгост очиод сурахад Монгол боловсрол хэр гологдов, мөн Солонгос улсад одоо магистр эзэмшээд магистрийн зэрэг хамгаалаад Америкт очиод ерөөдөө мэрэгчлэрээ ажиллахад Америк компаниудад эсвэл Америкийн зах зээлд хэр одоо гологдох гэдэг юм эсвэл гологдохгүй байсан уу? Тэр талаараа бидэртэй хуваалцаач. Анх яг би бас бакалавра төгсчөөл тэгээд Монголд төгссөн болохоор хэл уснаас эхлээд ерөөдөө бас жоохон бэрхшээлтэй тулгарсалд анх Солонгост очиод эхний жил би хэлний бэлтгэлд явсан. Тэгээ нөгөө топикээ Солонгосын хэлний шалгалт өгөх хэрэгтэй байдаг. Тэр мөрийг өгөөд оноогоо авах хэрэгтэй болоод эхний 1 жил бол яалтчгүй мэрэгчлээсээ хөндөй хэлний бэлтсээр бол таарч исэн. Тэгээд яг нөгөө магистрт орох болохоор жоохон дотор айцтай бас мэрэгчлээсээ жоохон хөндөрсөн байдаг. Тэгээд дээр нэмээд нөгөө Монголын маань яг их сургуулиудын сургуулийн төвшин Солонгостой харьцуулахад яг хэр бол гэдэг тийм ямарч ойлголт байгаагүй. Их л ер нь жоохон айцтай сургуульд орж исэн. Тэгээ яг ороод ингээд дунд нь сураа явахаар ер нь бол тийм зөрүү гэх юм бол вирус олж хараагүй. Яг нэгдүгээр бас мэрэгжлийн нонцлог гэж магадгүй л дээ. Ерөнхийдөө IT чинь өөрөө яг ингээд англи хэл дээр суурилсан. Хүнээс заавал тодорхой хэмжээний англи хэлний мэдлэг шаардж идэг. Тэр нь жайл улсад одоо IT-ийн чиглэлээр боловсрол эзэмшихээс ерөөс үл хамааран заавал ном тохиомлоос эхлээл юмнууд англи дээр сурч мэдчих хэрэгтэй. Юм уншаад одоо тодорхой хэмжээний ойлголт аваад тэрийг эргүүлээд илэрхийлэх хэмжээнд заавал тийм суурь англи хэлтэй байх хэрэгтэй гэдэг болохоор Солонгост очих гэсэн яг л тийм байсан. Бас нэг Солонгос хэлтүүд ихэнх нь нэг миний түвшний англи хэлтэй. Тэгэл одоо хэрэглээний англи хэлээр тулгуурлаад хоорондоо илтгэл тавьж ойлголцох эсвэл тэ программын код бичих. Тийм болохоор надад бол ерөөс тийм мэрэгжлийн чиглэлээр хөндрөл ерөөс учраагүй. Зөвхөн Солонгос хэлнээ л жоохон одоо академик Солонгос гэж ярьдаг. Тийм л жоохон бэрхшээл ихэндээ байсан. Тийм болохоор ерөнхийдөө одоо семестр ахт тусан бас нөгөө өөртөө итгэлтэй болно гэдэг шиг нүүр харж ихсэн л дээ. За Монгол хүмүүс бол одоо үнэхээр тий өөртөө л ингэж хичээг юм бол заавал Монгол гадаад гэх тийм ялгаа байдаг юм байна. Хаач очиод ерөнхийдөө ингээд дунд нь ороод яг л одоо баях нэг гишүүн болоод ажиллах чадвар байд юм гэдгийг бол би олж харж ирсэн л та. Тэгэд Америкт ирээд ч гэсэн би ч анх 14 оны 8 сард ирэхдээ ерөнхийдөө бол нэг тийм хүнтэй минь тустай тэгээд сайн уу одоо баярлалаа уучлаарай. Хүн юм хэлэхээр ерөнхийдөө тэрний нэг талаас илүүг нь ойлгоо. За энэ хүн иймэрхүү утгаар илэрхийлж байна. Гих төвшөнд л англи хэлтэй ирж ийсэн. Тэгээд яг 9-өөс 6 сарын дараа хэд би тэр e-commerce компанид орж исэн.
яг ингээд хурал дээр бол жишээ нь ажиллаж байгаа прожектын маань одоо нөгөө Америк маань танилцуулдаг ч юм уу. Би ерөнхийдөө нөгөө код мод ингээд structure-уудаа хийчдэг. Тэгээ яг тайлбарлалт дээр болохоор мэдээж Америкчуудад түшгийг тайлбарлуулна. Тэгээ яг ингээд дунд нь ороод ажиллаад мэрэгжлийн үг хэлхийг ингээд сэргийгд ирэхээр ерөнхийдөө жил агсын дараа ихэд бол надад ямар ч хэлний бэрхшээл гүйлцсэн байсан л та. Мэргэжлийн тал дээр бол одоо дутагдах гэдэг юм уу, дутагдaltaй санагдах юм байсан болов? Яг өөрийнхөө туршлаган дээр үнслээд яхад бол манай мэргэжлийн маань онцлог угаасаа цаг тухайд нэг шинэ бүтээгдэхүүн байнга л шинэ технологи нэвтэрж идэг болохоор ерөнхийдөө өөрийгөө заавал тэрийг дагаад ингээд шинэ юм судлаад өөрийгөө заавал шинжилж явах хэрэгтэй байдаг л да. Тэр нь Монголд байна уу, Солонгост байна уу, Америкт байна уу, тэр бол ямар ч хамаагүй. Чи IT-ийн чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаа, эсвэл эзэмшсэн цаашдаа өөрийгөө тэр чиглэлээр ингээд юм хийгээд одоо явхад зориулнаа гэж байгаа бол заавал шинэ гарч байгаа технологи, шинэ програмын хэл мөн одоо IT-ийн чиг хандлага ирээдүйд ер нь хаашаа явах тэр талаар тогтмол судалгаа явуулж явах хэрэгтэй. Тэр нь заавал IT-ийн одоо салбар чи ажиллаагүй байсан ч гэсэн тэр мэргэжлийг эзэмшсэн ирээдүйд IT-аар юм гэсэн вишн олоод авцсан л бол заавал өөрийгөө одоо тэрнгээр шинжилж явах шаардлага гардаг. Тийм болохоор яг миний хувьд гэх юм бол мэргэжлийн тал дээр л ерөөсөө тийм ямар нэг юм дутагдж ирсэн тийм асуудал гараагүй. Харин миний бодлоор давуу талууд бол гарч ирж байсан. Яг тэгвэл нөгөө одоо би нэг өөр соёлоос орж ирсэн өөр одоо хүн болохоор нөгөө Америкчуудын харааг өнцгөөс асуудлыг харж шийдэх ч гэдэг юм уу. Эсвэл өөр бас нэг ингээд сонголт өөр нэг өнцгийг гаргаж ирэх зэрэгээр давуу талууд бол болж ирсэн л гэж би боддог. Яг бол хурал дээр ч гэсэн ерөнхийдөө ярихаар манай захирал тиймэрхүү өнцгийг гаргаж ирдэг байсан. Одоо энэ хүн ингээд манай багт байгуулга бас шинэ уур амьсгал орж ирлээ. Тэгээ тэрнгүүр дамжуулаад бид нар ийм шинээр олж ингээд нээж хийлээ. Тийм л өнцгүүд их гардаг байсаас яг гадаад хүн болохоор Америк биш болохоор Монгол болохоор ч гэдэг юм уу тийм боловсролын тал дээр бол ерөөсөө зөрүү бол би мэдэрч байгаа. Энэ болохоор ерөөдөө Монгол залуучуудад бас их одоо уран үг тийм гоё одоо мэдээ гэж би болохоор бодогдож байна. Тэгвэл одоо Америкийн бид нар өнөөдөр болохоор одоо дэлхийн IT-ийн зах зээлийг ерөөдөө Америк улс ялангуяа тэргүүлж байгаа гэж ерөөдөө ярьдаг. Тэгэхээр Америкийн IT-ийн зах зээл ерөөдөө өөрөг чинь бодлоод хэр том байна, хэр цар хүрээ өргөн байна, цаашдаа яаж хөгжих гэж байгаа юм шиг байна гэдэг тийм чиг хандлагын хадлаар бодож байгаа зүйлээ бидэртэй хуваалцаач. За энэ их гоё асуулт байна. Би яг нэг иймэрхүү асуулт орж ирсэн гэж юу нь бол яг хүлээж ирсэн энэ нүг хэлгээд. Яалтчгүй Америкийн нэгдсэн улс угаасаа тэргүүлэх байр суурьтай тэр бол маргаангүй үнэн. Яг Америкийн дараанаас одоо ардаас нь Хятад улс орж ирж байна. Тэгээ мэдээж Солонгос, Япон тэгээд баруун Европ юм бас улсуудын их сургуулиуд ер нь их тийм зүйлийг хүчтөрж орж ирж байгаа л да судалгаасаа. Гэхдээ бүгд л зорилго нь Америкийн зах зээлээр гарч ирэх гэсэн тийм зорилготой. Тэгэхээр энэгээр ерөөхдөө Америкийг тодорхойлж болно гэсэн үг. Мэдээж номер 1-т явж байгаа болохоор л бусад улс орнууд Америкийн зах зээл дээр өрсөлдөх гэж зорж байгаа гэсэн үг шүү дээ. Яг нь IT гэдэг болохоор одоо их амар тоймтой болчиход байна л да. Бид намайг оюутан байхад бол угаасаа IT гээл тэгэнгүүт компьютерийн програм ангамж эсвэл сүлжээний инженер, электроник гэх тийм тоймтой ойлголтууд ерөөхдөө хүмүүс төрдөг байсан бол одоо IT гэхээр асар том цар хүрээтэй. Жишээ нь одоо миний төгсөн компьютерийн шинжилгээ ухааны одоо чиглэл юм бол яг зүүн хараа нь одоо ирээдүйн бол хиймэл оюун ухаан руу чиглэж байгаа. Тэгмээ хиймэл оюун ухаан дотроо задраад эрүүл мэндийн салбар руу сансарлуу ирээдүйд орох чиг хандлагатай ч гэдэг юм. Ингээд дотроо задраад яваад байгаа л да. Тийм болохоор яг одоо дөнгөж бакалавра төгсөж байгаа оюутнууд ч юм эсвэл 10 жилээ төгсөөд яг мэргэжлээ одоо компьютерийн чиглэлээр явъя гэж байгаа оюутнууд бол маш том одоо тийм цар хүрээтэй сонголт байгаа гэсэн. Нөгөө мэргэжилхээс илүү мэргэшил гэж бас ярьдаг шүү дээ тий. Одоо эмч байлаа хэд их эмч байх уу эсвэл одоо нөгөө их барьдаг эмч байх уу дотроо мэргэшдэг шиг яг одооноос нэг мэргэшиг чиг шугамаа өрөөд одоо за би ерөөсөө л одоо хиймэл оюун ухааны чиглэлээр сурах гэдэг юм. Эсвэл за би ерөөсөө сансар судлалын чиглэлээр нь явъя. Яг тэгвэл бүх салбарт IT нэвтрээд орчихсон. Бүх юм л одоо софтвер дээр суйрлаад хиймэл оюун ухаан дээр суйрлаад ерөнхийдөө бол нэг үгээр хэлэх юм бол бүх юм технологи дээр суйрлаж явж байгаа. Өнөөдөр би энэ өрөөнд сууж агаад тэр Флоридад байдаг одоо NASA-гийн сансрын баазаас
шууд рокет удирдах боломжтой. Тэрийг мэдээж софтвер инженерүүд тэр софтверийг нь хийж байгаа гэсэн. Тийм болохоор бүх салбарт ерөнхийдөө IT-ийн хвчэд орсон болохоор яг одооноос сурч байгаа хүмүүс бол тэр чиглэлээ барьж аваад зөвхөн тэр чиглэлээр мэргэжсэн одоо дэлхийд тийм нэг ховор мэргэжилтэн болох боломжтой л доо. Миний бодлоор бол яг Америкийн одоо нэгдсэн улсын юм яг чиг хандлага нь бол хамгийн түрүүнд сансарлуу ерөөхдөө бол чиглэж байгаа. Одоо IT бол ирээдүйд яг IT-ийн үнэхээр дээд түвшинд хүртэл хөгжих юм бол тэр нь сансарлуул чиглэнэ гэсэн үг. Нөгөө Elon Musk гэдэг монголчууд их дуртай шүү дээ, тий. Steve Jobs 2 гээл хоч өгöd өгдөг. Одоо тэрний зүүн хараа бол яг тэрийг тодорхойлж байгаа. Нөгөө одоо сансрын хиймэл дагуулаар дамжуулж дэлхийд интернет олох биш. Тусдаа өөрөө тэр хиймэл дагуулуудаас гадна зөвхөн өөрийнхөө хувийн жижигэн дрон шиг юм сансарлуу нисгээд зөвхөн өөртөө зориулсан гэрийн интернетийг өндөр хурдаар авдаг болох тийм технологи шиг нэвтрүүлдэг шүү. Тэнд бол тэр SpaceX-ийн одоо үнэхээр тэр одоо IT-ийн салбар тэр зах зээл дээр сор болж байгаа тийм инженерүүд маш өндөр цалинтай хайр хийж байгаа л та. Гэхдээ жишээний Америкт бол үнэхээр одоо том боломж бол бий. За тэгвэл үнэхээр одоо мэдээж Америк тэргүүлж байгаа юм бол тэгвэл Америкт манай Монгол яг IT-гаар одоо ажиллаж байгаа Монгол залуучууд хэр олон байдаг юм бол тэдэртэй магадгүй ингээд уулзаад ярилцаад тэдний мэдлэг гэдэг юм Монгол хүний чадамж хэр гологддог эсвэл хэр их үнэлэгддэг юм бол тэр талаар мөн одоо цаашдаа одоо үгдгийн өөрөө чи ярианаас болохоор би тэгж ойлголоо Монгол залуучууд бол одоо IT-аар мэргэсэн байхад бол заавал Америкт очиод ч юм уу тэр ажилд бид нар бол өмнө нь тийм байсан те Америкт очиж ажиллаж амьдрах мөнгө хураах гэдэг юм те илүү их орлогот өндөртэй байх гэж байдгүйсэн бол IT энэ зүйлийг эвдэж байгаа юм байна гэж би ойлголоо. Тэгэхээр яг Америкт байгаа монгол залуучуудын хувьд одоо хэрэг өрсөлдөх чадамжтай байдаг юм бол хэрэг оюуны потенциалтай байдаг юм бол тэднэрт ямар бэрхшээлүүд тулгардаг юм бол гэдэг талаас бас хуваалцуулъя. Бас тэднэрт ямар карьер өсөлтөд өндөртэй явж байгаа тийм залуучууд хэр олон байгаа бол гэдэг талаар өөрийнхөө одоо бодлыг хуваалцаач. За энд Лас-Вегас жил болгон зохиодог нэг тийм том экспо гэдэг CES Consumer Electronics Show гэх тэр нь болохоор одоо дэлхийн бүх одоо нэг high technology гэж ярьдаг тэр одоо IT-ийн салбарт өндөр технологи хөгжүүлдэг том акулуудаас эхлээд стартап бизнесүүд ерөөхдөө тэнд очиж өөрсдийнхөө шинэ технологи бүтээгдэхүүнүүдийг танилцуулдаг л та. Тэгээ би тэнд сүүлийн 2 жил одоо нэг медиа гэж ярьдаг тийм хэвлэл мэдээллийн чиглэлээр очиж одоо сурвалжлага өөрөө хуваараа зөвлөм судалгаа хийсэн. Тэгэхэд би 2 монгол хүнтэй таарлаж ирсэн л да. Нэг нь болохоор бүр яг тийм 50-нд идэг тийм шинжлэх ухааны сургуулийн лабораторио төлөөлөөд ганцаараа багштайгаа ирчихсэн тийм эмхтэй оюутан биш. Би хараад их гайхчихсан. 93 оны оюутан гэхэд бүхэлдэн 50-ны шинжлэх ухааны сургуулийг төлөөлөө явж исэн. Тэгээ нэг нь болохоор Солонгосын тийм голфын аппликейшн гэдэг компаниас бас үзэсгэлэнд оролцоод явж исэн. Тэгээ мөн би Калифорнид 6 сар амьдарч исэн. Тэгэхдээ би Google-ээр зөв хүүхдтэйгээ зөв аялж явж байгаа бас нэг монгол инженертэй таарж исэн. Тэр болохоор тийм нөгөө security-ийн системийн нэг хилцээгийн дарга болов senior инженер ямар ч нэлээд өндөр тийм тушаалтай залуу байсан. Ер нь тэнд ингээд явж байгаа IT-ийн чиглэлээр бол монголчууд ямар нэгэн байдлаар нэг тийм ахлах мессен дээр л байж идэв. Тэгээ яг би тэрийг хараад ер нь бол монголчууд маань бол ерөөсөө тийм голөгддөг юм байна. Ямар ч гэсэн нэг тийм лидершип төвшөнд бол байнга явж чадчих юм байна гэд. Тэгээ би бас ийм яриа сонсчихсан л доо. Нөө хүмүүс програм хангамж гэдгээр зөвхөн код бичих гэдгээр ойлгоод байдаг. Код бичих маань бол ерөнхийдөө одоо хамгийн нийтлэг одоо салбар нэх юм уу та. Тэрний дээр нөгөө нэг одоо програмын ерөнхий flow chart, structure дээр төсөл удирдах гэх том одоо юмуд гарч ирнэ л дээ. Тэр нөгөө анх код бичиж эхэлж байгаа л ингээл цол дахиад туршлагач тусмаа дээшээсээр аваад хамгийн дээр бол мэдээж нөгөө structure ерөнхий програмын одоо structure-ыг гаргаж төслийг өдөрднө гэсэн. Тийм төвшөнд бол дандаа монгол инженерүүд явж идэг. Америкчууд болохоор код бичнэх юм бол энтгэг гэж шууд толгонд ордог. За код хинээр бичүүлэх үү гэх юм бол энтгэг үнээр л бичүүл. Энтгэг хүн бол тэрэн шиг одоо би тийм стартап компаниудад би тийм сонсч байсан л тоо. За одоо төслийн өдөртөгч авмаар авах юм гэнгүүт Монгол хүн хаярыг хичээ. Калифорнид би яг
тэр нөгөө Silicon Valley захиурын өндөй гэж ярьдаг тийм. Тэнд бол яг стартапууд донд монголчуудыг яг тэр төслийн удирдагчаар их хайр их дуртай. Ялангуяа нөгөө нэг том компаниудад 2-3 жил ажиллаад experience авсан team IT-ийн монгол залуучуудыг өндөр цалингаар team компаниуд одоо авч байгаа гэж би сонсч ирсэн л доо. За тэгвэл ер нь одоо ингээд тэнд ажиллаж Америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудыг ч гэсэн өөр их олон одоо уулзсан бах, найзалж нөхөрлөдөг бах. Мөн бас өөрөө нөгөө магистрт Солонгос улсаас сурсан учраас Солонгост ч гэсэн их олон одоо монгол залуучуудтай уулзаж нөхөрлөж исэн бах. Тэгэхээр ер нь монгол залуучууд одоо дэлхийд өрсөлдөх хэмжээний одоо ялангуяа IT салбарт өрсөлдөх хэмжээний чадамжтай байхын тулд одоо бэлтгэж байгаа одоо сурагч 10 жил 10 дунд ахлах ангийн сурагч, дунд ангийн сурагч нарт ямар тал дээр өөрийгөө яаж одоо илүү бэлдээсэ гэж ер нь боддог вэ? Яг би өөрийнхөө туршлага дээр үндэслээд одоо яг өөрийнхөө бодлыг хуваалцахад бол би нөгөө их сургуулаа төгсөөд магистрт явахдаа ерөөсөө одоо ингэ бодоход өөрийгөө яг сайн бэлдээгүй байсан. Тийм болохоор очиод би хэлний бэлтгэл дор хаяж 1 жил алдсан ч гэдэг юм уу. Тэ Солонгос хэл сураад ингээд оноогоо авахгүй. Тэгэд одоос ингэ харж байгаа тийм хүмүүс байдаг л да. Над руу бас ингээд холбогдоод нөгөө доод курсын хүмүүс эсвэл таньдаг хүмүүс энэ төр холбогдоод одоо би ингээд IT-ийн чиглэлээр сурах гэсэн юм аа хаан сургууль зүгээр вэ гэдэг юм одоо ингээд хэл усаа сайжруулаарай гэхээр тэр яг очиод болчихно ч гэдэг юм. Миний бодлоор хамгийн түрүүнд одоо яг чи үнэхээр гадаадад иж сурах гэдэг юм IT-гаар явъя гэж бодож байгаа бол хамгийн түрүүнд хэлээ сурах хэрэгтэй. Тэгвэл ялангуяа Америкт ирж өрсөлдөе гэж байгаа бол Америкчууд чинь төрөл хэл дээр нь байдаг болохоор тэр бол хамгийн том давуу тал болдог тэд нар. Тийм болохоор хамгийн түрүүнд англи хэлийг нь маш сайн сураад ялангуяа тэр одоо шинжлэх ухааны технологиудыг маш сайн сурах юм бол зөрүү тэр чигээрээ багасна л гэсэн. Тэгээ нэгэнт хэлээ сурцсан байх юм бол Монгол үе залуучуудад потенциалаар бол хизээж Америкчуудаас дутна гэж байна. Ер нь бол яг дэлхийн аль ч улс орны хүмүүсээс дутна гэсэн ойлголт бол байхгүй л дээ. Ганц ерөөсөө гарч байгаа юм хэлний ялгаал гардаг. Тэгээ мэдээж нөгөө харь оронд ирж амьдарч байгаа бол энэ чинь өөр соёлтой. Тийм болохоор соёлд нь уусах гэж бас яалтч гэн 2-3 жил бол зарцуулна. Тэр бол одоо хэлээ сурж ирээд мэрэгжилдээ сайн байх гэдгээс бас нэг тустай ойлголт болно л доо. Тэгэхээр ер нь өөрийн чинь ярианаас ойлгох гээд болохоор Монголд ч дээд сургуулиуд одоо бакалаврын зэрэг хамгааллаад одоо сурсан Солонгост сурсан, Америкт сурсан ерөөхдөө ямар ч чанарын ялгаа байхгүй гэдэг зүйлийг ерөөхдөө ойлголоо. Тэгээд хамгийн чухал зүйл маань болохоор хүн өөрөө одоо хэлний мэдлэгээ ялангуяа хамгийн их сайжруулах хэрэгтэй гэдэг нь бол хамгийн чухал одоо ойлголт юм байна гэдэг тийм зүйл надад ойлголоо зөв. Тийм яг уу миний хэлж байгаа үнцэг болохоор мэрэгжлийн хичээлийн тал дээр бол одоо юу гэх юм жишээ нь Монгол хүн жоохон IT-ийн салбарыг дутуу ойлгоод Америк хүн бол илүү хурдан ойлгомжтой. Тийм ойлголт бол байхгүй л гэсэн үг л дээ. Гол монголчуудын маань одоо нөгөө хоцордог юм хэлний л асуудал гэсэн. Үнэхээр англи хэлээ сайн сураад одоо Америкт ирэх юм бол яг л Америкчуудын нэг шугамн дээр суралцна гэж ойлгож болно л доо. Түүний дараа болохоор надад одоо бол ингээд нөгөө Монгол улсын маань эдийн засаг одоо юу гэх нөгөө уул уурхайгаас ч гэдэг юм уу ингээд их хамааралтай энэ эдийн засаг байгаа. Тэгэхээр мэдээж аль болох уул уурхай гэдэг зүйл маань угаасаа баялаг учраас хизээ нэгэн цагт дуусна. Харин одоо хизээш дуусахгүй гэдэг юм уу одоо байхаар одоо Монгол улс эдийн засгийг хамгийн удаан хугацаанд их тогтвортой магадгүй эсвэл огцом өсөлттэйгээр авч явж болох нэг салбарын нэг нь болохоор надад IT юм шиг санагддаг. Тэгэхээр өөрийн чинь бодлоор одоо жишээлбэл нууц биш бол одоо яг IT салбарт ажиллаж байгаа хүмүүс жишээлбэл зэрэг одоо монголчуудын маань их сонирхдаг зүйл маань болохоор нэмэлт орлого гэдэг зүйлийг аягүй сонирхдаг болсон. Залуучууд ч гэсэн нэмэлт орлого одоо ямар нэгэн компаниас яг нэг компаниас харьяалтай биш нэмэлт орлоготой байх их сонирхолтой болсон тийм залуучууд байгаа. Тэгэхээр өөрийн чинь бодлоор IT салбарт мэрэгших юм бол ер нь орлого гэдэг юм уу цалингийн хэмжээ ер нь жишээлбэл Америкт одоо яг ямар байдгийг болоо чөлөөтэй илүү их байдаг болов гэж би болохоор төсөөлж байна л да. За нэгдүгээр тийм л яг нөгөө
Америкч нь өөрөө нөгөө 51 тустай мужтай. Тэгээ мууж нь тустай нөгөө эдийн засгийн бодлоготой болохоор цалингийнх нь хэмжээнүүд харилцангуй өөр л дөө. Жишээ нь одоо Нью-Йоркд хамгийн өндөр цалинтай ч гэдэг юм уу. Тэрний дараа Калифорниа, тэгээд Texas гэдэг мужийнхаа нөгөө эдийн засгийнхаа чадамжаас болоод өөр байдаг. Жишээ нь би бол Канзаст амьдардаг. Канзаст бол яг минимум цалин нь бол $7.25 байдаг. Гэхдээ мэдээж IT-ийн бол хизээч минимумаар цалинжихгүй. Тэгээд яг ингээд юмаа хийгээд нөгөө нэг туршлага хоримтлуулаад ирэх юм бол дээшлэгдсэн цалингийн зүр бол арилж ирнэ гэсэн үг. Чи одоо Канзас, Калифорнид, Нью-Йоркд IT-ийн инженер хийсэн зүрх бол багасна гэсэн үг л дээ. Яг туршлагажаад ирэх юм бол шинээр яг эхэлж байгаа хүмүүс бол заавал ерөнхийдөө бол мужийнхаа минимумтай л ойролцоо эхэлнэ л дээ. Гэхдээ мэдээж бусад мэргэжлүүдийг одоо бусад мэргэжлүүдтэй харьцуулах юм бол харьцан өндөр цалинтай гэж ойлгож байна. Гэхдээ мэдээж энэ бол нөгөө мэргэжлээ дагна гэхээс илүү чи хийж чадаж гин үгүй юу гэсэн үг л дээ. Үнэхээр яг чи ингээд юмдаа сайн одоо прожектоо сайн хийгээд байх юм бол ер нь бол хангалттай өндөр цалин авна л гэж ойлгож байна. Тэгээ мөн бас нэг манай мэргэжлийн давуу тал юм бол нөгөө яг өөрийн хэлсэн шиг нэг ажилд баригдах шаардлагагүй л дээ. Хажуугаар нь өөрөө дахиад IT-ийн юм хийж болно. Тэгээд IT чи хөрөмтгөө болохоор хажуугаар нь зарим хүмүүс одоо нөгөө влог хийх хүмүүс бол зураг авах, эсвэл сүлжээ янзлах, компьютер янзлах гэх мэтчлэн өөрөө хуваараа дахиад прожектууд хийгээд илүү орлого олох бол маш өндөр боломжтой л тоо. Тэгвэл таны хувьд одоо сүүлийн үед Монголд эцэг эхчүүд болоод анги удирдах байгаа багш нар хүүхдүүдийн мэргэжил сонголтонд айгүйх нөлөөлдөг гэсэн одоо албан бус тийм судалгаа бас албан бус тийм яриа маш их байдаг байхгүй юу? Тэгэхээр өөрөө ч бодлоор юу нах энэ мэргэжлийг сонгож яагаад сонгох болсон тэр талаараа яриач мөн одоо эцэг эхчүүд болоод одоо 10 жилийн одоо ахлах анги удирдсан багш нар сурагч нартаа эсвэл өөр хүүхдүүдтэй тийм ээ мэргэжил сонголтонд нь нөлөөлөх нь зөв юм уу? Тэр талаар өөрийнхөө бодлыг хуваалцаач. За. Би яг өөрөө бол мэргэжил сонгохдоо уусаа багасаа л компьютерт дуртай хөлтөөсөл та. Яг намайг дунд ангиал төгсөж ирсэн шам. Тэгжихэд яг манайх компьютер авал тэгэл тэрнээс хойш ерөөсөө компьютер гэдэг юмтай л нацалтал зас чадахгүй байж байгаа зас чаддаг бол өөрийнхөө засдаг болж байгаа дараа нь найс өвтийнхөө засдаг шиг юм уу. Тэгээд их сургуульд ороогүй байхдаа би интернет тавьдаг компанид ажиллаад инженер болоод мөнгө олоод эхэлсэн байсан болохоор ерөөсөө миний мэргэжил бол угаасаа тодорхой байсан л та. Тийм болохоор манай гэрээс ч гэсэн одоо чи энэ чиглэлээр сур тэр чиглэлээр сур гэж юусаа ямар ч тийм дарамжгалт байгаагүй. Угаасаа л миний хүү компьютерийн хүн болно. Угаасаа компьютерийн одоо чиглэлээр явна гэж шийдсэн байгаа юм чинь өөрөөхөө шийдэл тийм юм л аав ээж хэлжсэн л та. Хамгийн түрүүд аав ээж бол их дэмжиж хүлээж авч ирсэн. Тийм болохоор миний хувьд бол гэр бүлээс тийм тулгарч аваа зүгээр яг нь хүүхдүүдээс надаас асуудаг л байсан л да. Ингээд би ийм компьютерийн чиглэл хүн болох гэхээр манай аав ээж одоо ингээд санхүүгээр явсвал хуйлч бол тэр нь ирээдүйтэй гинэ. IT тийм ирээдүйгүй юм уу гэд. Яг нь миний бодлоор бол хамгийн түрүүнд хүн дуртай л юмаа сонгосон дээр баг. Чинь би бол компьютераар ингээд нэг суух юм бол ер нь цаг хамаарахгүй суучдаг. 10 цаг гэл заримдаа 17-8 цаг хүртэл суудсан. Тэгэл манай гэрийнхээ хөөе чи босооч хоолундаа идэ чи гэл. Би бол яг тэгжил мэргэжилтэд одоо хүмүүс дурлал сонгоосоо гэж боддог. Тэрнээс биш одоо за ирээдүйд энэ ирээдүйтэй юм байна. Энэ ирээдүйгүй юм байна. Би бол тийм мэргэжил ер нь бол байхгүй гэж боддог л да. Үнэхээр хүн яг нөгөө эзэн нь болно гэж ярьдаг шүү дээ, тий. Хүн яг өөрөө мэргэжлээ сонгоод өмнөдөө тэрэндээ дурлаа тэгээд эзэн нь болж чадах юм бол ямар ч мэргэжил ирээдүйд ямар ч мэргэжлэр ер нь бол амьдралаа авч явж болно гэж боддог л да. Зүгээр надад сая чиний асуултыг сонсоод нэг юм санаанд орчлоо. Надад нэг тийм муухай туршлага үйд. Би намайг анх 10 төгсөж байгаад ерөнхий шалгалт гэдэг маах гарч ирж байсан л та. Тэгээд хамгийн анхны ерөнхий шалгалт хийгөөд тэгээд яг үнийг хэлэхэд би математик дээр сансан шиг оноо авч чаддаг юм. Тэгээд нөгөө тест очиж оноогоо өгч гисэн нөгөө Гитэмс гэх тэр үед одоо миний ганц орё гэж бодож байгаа сургууль Гитэмс байсан. Тэгээд Гитэмсийн хуваарийг намайг ороход дууссан байсан. Тэгээд намайг ороход барилгын инженер, тийм электроник холбооны анги мэн гэтэр байсан л та. Тэгээд би тэр хүнд би програмын анги байхгүй бол би тест орохгүй баярлалаа гэд би хуваар сонгоо гарч ирсэн л тийм. Тэгээ яг гарч ирж байгаа шатан дээр нэг охин ээжтэйгээр зогсож ирсэн.
Тэр охин болохоор програм хангамжийг ингээ авчлаа. Жин яг ямар анги үйд юм болоо. Би тэрийг сонсвол хажууд яг миний мэрэгжлийг ингээд надаас булаагаад авсан хүн байгаад идэг. Тэгсээр нь тэр мэрэгжлийг хадах өөрөө ойлголтгүй юм биш л та. Тэгээ би зүгээр яг юу гэж хэлэх гээд юм бол тэгж битийн мэрэгжлээ сонгороо л гэж хэлсэн. Үнэхээр яг заавал IT хүн болох шаардлагагүй. IT ирээдүйтэйгээ иймч болмороо иймч болж болно, хуульч болмороо хуульч. Гол нь яг өөрийнхөө дурлсан үнэхээр яг би энэ мэрэгжлийг л эзэмшиж энэ мэрэгжлээр л ажиллавал би одоо энэгээр насан туршдаа би ингээд амьдралаа залгуулж чадна гэсэн итгэлтэй тийм л мэрэгчлээ сонгох хэрэгтэй гэж боддог. Үнэхээр яг хүүхэд дуртай юмаа ингээд сонгож яхад аав ээж нь бол би нэг тэгж хүчтэй эсэргүүцээд тэгнэ гэж бодохгүй юм л да. Яг хоо би одоо ингээд Америкт ирээд 6 жил амьдрах нэг олж харсан юм бол Америк аав ээжүүд одоо яг шууд хэлэх юм бол Монгол аав ээжүүдээс тийс өөр. Монгол аав ээж чинь нөгөө за хүүхэд ингэж болохгүй. За ингэж болдгүй юм. Том хүний дундэр хүүхэд ярьдгүй юм. Хүүхэд мөнгөтэй одоо оролцож болдгүй юм шиг гэдэг. Айгүй хориг тавьдаг шүү дээ. Одоо яг бидний үеийнхэн бол бүгдлийг тэгж өссөн. Америкт болохоор эсэргээр яг ингээд хэдэн настай ч өссөн 3-тай, 5-тай, 7-тай хамаагүй хүн л гэж үздэг. Тийм болохоор яг хүүхэд ирээл сонин хүүхдүүд чинь ингээд янз бүрийн юм асуудаг тийм сониж үү. Тэрэнд нь ингээд учрын тайлбарлаад уцаарлахгүй айгүй тийм өвтэйхэн хариулаад өгчдөг. Би тэгээд хараад бодож идэг байхгүй. За надаас ингэж асуусан бол би юм балан юм асуудгийн хүүхдийн асуудгүй хэл явуулах загнах байсан багтаа эдгээр ямар мундаг ингэ. Тийм болохоор Америк хэцүүчүүд багаас нь ерөөдөө хүүхдтэй юунд дуртай юу сонирхдаг нь мэдчихийдэг болохоор бага ангид байхаас эхлээд тэр чиглэлийг хөгжүүлээ сургуулийнхын тийм арга хэмжээнд хамруулаа явуулчихдаг. Тэгээ яг би өөрийнхөө харж байгааг л ярьж байгаа шүү дээ. Монгол эцэг эхчүүд болохоор нөгөө ерөөдөө хичээлээ хэр хийж ин дүмчин хэрвэн л гэдэг яг хүүхд нь аль хичээл дээрээ дуртай юм, алиндаа сайн, алиндаа муу юм гэдгийг мэддэг. Тэгэл эцгийн хурал болохоор нэг дундаж дүнгийн хагаал заа гайгүй байна. За ямар ч хил ам таталсангүй. За AB ямар ч авцсан байна. Тэгээд өөрөө дотроо ингээд бодож байхдаа за ер нь энэ мэрэгжлийн хүмүүс ирээдүйд хэрэгтэй юм байна да гэд аав ээж нэг бодолтой болсон байж байгаа. Нөгөө хүүхд нь 10 төгсөд их сургуулаа сонгохолоод мэрэгжлээ ярингууд хүүхдийнхээ өөрөө юунд дуртай ямар мэрэгжил сонирхож байгааг юм ойлгож мэд сонсоогүй жиж өөрийнхөө юмыг бас тулгаад байгаа тиймэрхүү тохиолдлууд бас гардаг байх л та. Тэгэхгүй одоо миний бодлоор би өөр төр хэрэгжүүлэх байгаа хэмжээ юу гэхээр би ингээд хүүхдээ багаас нь ажиглаад аль чиглэлээр явмаар байна. Тэгээ инженер сэтгэлгээ нь хэр байна? Эсвэл нийгэм танцсан юм хийхээр байна уу? Тэрийг харж агаад тэгээд би хүүхдийнхээ нэг тэмцээг баримжааг авч агаад харин мэрэгчлээ сонгоход нь миний хүн нөгөө өөртөө таарсан мэрэгчлээ сонгож чадах нь эсвэл өөрийнхөө сонирхдаг биш юм руу хазаах гэдэг нь гэдэг дээр л би зөвлөгөө өгнөхөс яг чи энэ мэрэгчлээ сур, энэ мэрэгчлээ битгий сур гэдэг зөвлөгөөг бол би хизээж өгөхгүй гэж ер нь бол боддог л доо. Ялангуяа одооны ер нь одоо нөгөө залуу аав ээжүүд бол ер нь тийм л болж байгаа бол үсч би дотор итгэж явдаг л та. За тэгвэл одоо нэг ийм зүйл байна л да. Манай одоо 10 жилийн хүүхдүүд болохоор ер нь бол юу гэдгийг заавал нөгөө дээд сургуульд сурах алба ер нь байна уу? Монголд ялангуяа тэгээд эсвэргээрээ одоо юу гэдгийг эцэг ихтэй болохоор бид нар гадаадад л очиж сурахгүй бол одоо ерөөсөө ингээд юу гэдэг чанартай боловсрал эзэмшиж чадахгүй гэдэг. За тэнгууд нөгөөдгөнд нь болохоор манай эцэг эхчүүд айгүйх юм нөгөө дарамтнд ялангуяа санхүүгийн тэр хүүхдийг гадаад руу явж сургах тэр сургалтын төлбөр бүх зарлуудыг даана гэдэг болохоор одоо маш хэцүү дарамттай санагддаг. Тэгэхээр ер нь өөрөө чинь бодлоор бас тийм одоо бодлыг бодож байгаа залуучуудад хандаж хэлгээд одоо гадаадд сурах нь үнэхээр тийм ээ одоо өөрөө мөнгө төгрөг цуглуулж байгаа үнэхээр гадаад руу зүтгэх хэрэгтэй гэдэг юм уу? Эсвэл Монголдо сурах нь сурсан ч одоо тийм дэлхийд ерөөдөө өөрөө чинь туршлага дээр үндэслээд ерөөдөө бас л өрсөлдөөс хэмжээний боловсрал тийм ээ эзэмшиж чадна гэж бодож байна уу? Энэ талаар тайвархаа бодлыг хэлж хүн болгон бас өөрөө хэл та хүний нөгөө зан характер тэгээд оюуны потенциалаас хамаарат өөр. Тэгтээ яг зүгээр миний өнцгөөс хэрвээ масс хандаж хэлэх юм бол хүн эхнийхэн мэргэжлийг бол эх орондоо л эзэмсэн дээр байх гэж би боддог. Яг би өөрөө ч бас тэгсэлтэй бакалавра Монгол сургуульд төгсөж байсан. Яг тэгэх юм бол одоо хамгийн эхлээд их юм бол зарим хүмүүс нөгөө бас мэргэжлээ тэг ингээ сайн одоо тодорхойлж чадахгүй байж байгаа. Тэгээ нэг сургуульд орчдөг. Тэгээ сурж авч байгаа 2-3 дугаар курсээсээ тэрэндээ дургуугаа мэдээд ч юм уу эсвэл өөр мэргэжил дуртайгаа мэдээд
сольж болох одоо тийм үйл одоо манай найзууд дундч байсан л да. Жишээ нь тийм тохиолдолд бол одоо гадаадд сургууль явчаад тэндээ сургуулиас солихомсгол Монгол руу буцаж ирэх юм бол асар их цаг хугацаа алдна, хөрөнгө мөнгө алдна. Нөгөө гадаадд сургууль явж эхлээд заавал хэлний бэлтгэл ингээд хөрөнгө мөнгө цаг хугацаа ордог. Тэр бол одоо дараа нь ямар ч үнс үнэгүй болж л үлдэнэ гэсэн үг. Тийм болохоор яг суур мэрэгчлээ бол их орондоо л эзэмшсэн дээр байна. Наандаж их орондоо бас нэг хувь нэмрээ оруулж байна тий. Сургууль төлбөрөө төлөөд тэгээ сургуулийн цаашаа татвараа төлнө ч гэдэг юм уу. Яг том өнцгөр харах юм бол хувь хүнийхээ өмнө харах юм бол нэгдүгээр 10 жилээ төгсөөд ороод ирсэн хүмүүс чинь яг ингээд төлөвшиж бол амжаагүй байгаа шүү дээ. Бид нар ч гэсэн 17 8-тай тийм л байсан. Ингээд юм сонирхол явж идэг. Тэр үедээ их орондоо ингээд их хил дээрээ бакалавра төгсчих юм бол хувийнхээ төлөвшлийн хувьд ч гэсэн одоо дараа нь гадаадд очиж сурахад одоо алдаа мадаг баг гаргадаг ч байдаг юм уу. Эсвэл адаглаад нэг тийм оюутны амьдралд үзсэн гадаадд очиж бие авч явах нь арай л өөр гэсэн. Намайг яг Солонгос руу магистрт явж байхад нөгөө хэлний бэлтгэл бас тийм 18 9 хүүхдүүд орж ирж ирсэн л та дүмж 10 төгссөн. Тэгээ ингээ харахад бол яг ер нь их зөрөөдөл харагддаг гэсэн. Би болохоор нэг экстэйж сургууль төгсөд үзсэн. Тэгээ нөгөө их сургуулийн багш нартай харьцаад үзсэн, даалгавраа хийгээд үзсэн. 10 жилийн ч юм уу 10 жилд нөхөн багш нар нь өө чи даалгавраа хийхгүйсэн маргааш заавал хийж ирээрэй ч гэдэг юм ингээд тийм жоо хараа хяналтанд байсаар байгаад гинт ингээд гадаад оронд яваад нөгөө хичээлээ хийхгүй нь хүнд ч хамаагүй болоод ингээд ирэхээр хичээлээ хийхгүй явж хагаад шал дэмий төлбөрөөр нэг семестр шатдаг ч юм. Тимнүүд их байдаг л да. Би болохоор яг бас нөгөө нэг сургууль төсөд үзсэн болохоор ингээд их сургуулийн багш нар одоо ингээд юм хийхгүй даалгавар хийхгүй явуулсан. Тэд нар ч юм хийхгүй шүү дээ. Жаал дүн дээрээ л тэр нь харагдана. Тэгээ би тэрийг мэддэг байсан болохоор ингээд цаг тухайд нь юмаа хийгээл тэгэл дараагийнхаа левел рүү ороод явах нөгөө 10 төгсөд ирсэн хүмүүс нь 2 үйлдвэрч ирсэн хүмүүс бол би. Тэгээ бодоод үзэхээр би бол надаас ирээд яг үнэхээр чи ялан дээр үү гэж одоо бодож байна уу? Тасалдаад байна. Санийхыг мантажчих би дахиад явчих уу? Дундаас нь. Тийм учраас надаас хэрвээ чи яг алин дээр үү гэж бодож байна гэж асуух юм бол би шууд бакалавр Монголдо сурсан дээр л гэж нэг үгээр хариулна. Түүний дараагаар өөрийн чинь бодлоор одоо мэдээж их олон орны залуучууд, олон орны одоо 10 жил төгссөн манай залуу үеийнхэн Америк орныг зорж сурах гэж, ажиллах гэж, амьдрах гэж их олон залуучууд тэнд очиж байгаа. Ялангуяа боловсрал эзэмших гэсэн залуучууд ялангуяа Монголд бол их олон байдаг тийм Америкт сурах сонирхолтой залуучууд. Тэгэхээр өөрийн чинь бодлоор мэдээж одоо тэнд очиод сурахыг хүсэж байгаа хүмүүс бол ихэвчлэн хэлнийхээ одоо тал дээр хамгийн их бэлддэг баг. Тэгэхээр ер нь IT салбарт болоод ер нь өөр салбарт ч бай одоо Америкт очиод сурах, эсвэл Америкт очиод одоо юу гэдгийг ажиллая гэж одоо зорж байгаа тийм залуучууд байгаа бол тэднэрт өөрийгөө одооноос хараад ямар одоо хувь хүнийхээ хөгжил тал дээр ямар тал дээр илүү хэлнээс гадна тийм ээ бэлдээсэй гэж ерөнхийдөө өөрөө боддог бай. Энэ их гоё асуулт байна л да. Яг манай багш бол 10 жил байгаад бид нар баг тэгж хэлдэг байсан. Сурна гэдэг чинь суудлаасаа хэлдэг гээл тэгэл тэрийг нь тэр үед нэг ухаж ойлгох хүс яг нөгөө ингээд программист болоод суугаад ирэхэрэг ойлгох юм билээ. Тэгэхээр яг ерөнхийдөө яг хамгийн ихэнд программын чиглэлээр төгсөөд ингээд код бичиж сурья гэж байгаа бол хамгийн түрүүнд сууд суух хэрэгтэй. Манай мэргэжлийн одоо онцлог гэх үү, давуу тал гэх үү, заримдаа сул талч болдог л доо. Нөгөө ингээл өчнөө мөр код бичиж байгаа нэг л юм ботхоо хийж юм бол тэгэл үр дүн гарахгүй таг гацчихдаг. 2 өдөр 3 хоног 7 хоног ч юм уу сарч болж болно. Ямар ч үр дүн өөрчлөлт орохгүй. Тийм болохоор тэрэн дээр их хүмүүс их шантраад нөгөө одоо 2 3 дахь курсээсээ тэр мэдлээс олж ирсэн хүмүүс би л дээ манай ингээд энэ программистаа явахгүй юм балаа юм байна гэд. Тийм болохоор хамгийн түрүүнд одоо үнэхээр IT-ийн чиглэлээр программист болохыг гэж байгаа бол маш сайн сууд сурах хэрэгтэй. Тэгээд тэнцээ чи мэдхгүй юм зөндөө гарч ийн тэр үед тий тасралтгүй ингээд өөрөө ажиллаж судалгаа хийгээл юм болохгүй нь яагаад би чадахгүй юм хаана болохгүй нь гэдгийг сайн судалж олох хэрэгтэй. Тэгэхэд бол өчнөө олон цагаар суудаг л та өчнөө өдрөөр ч юм уу нэг хэн жижигхэн алдааг олох гэж өчнөө хоног зарцуулдаг тийм үе бол зөндөө байдаг л да том прожектуудаар ажиллаж байхад хамгийн түрүүнд шантрахгүй сууд сурах хэрэгтэй. Тэгээд яг би ингээд Солонгос бас одоо Америкт энэ төргээд харахаар манай Монгол залуучууд
нэг одоо сул тал байдаг нь уг нь бол айгүй потенциал өндөртэй юмыг хүнээс төрүүлээд ойлгоод авчдаг. Ингээд шинэ юм нэвтрүүллээ, шинэ үйлчлэгээ одоо компани нэвтрүүлнэ, эсвэл одоо шинэ хичээл заадаг ч юм уу. Лекц мэснэр бол бусдаас төрүүлээд айгуусаа ойлголтыг авчдаг. Энэ за ерөнхийдөө ийм юм байна. Энэ ингэж ажилдаг горимтой ингээд ерөнхий механизмыг ойлгочдаг юм. Яг нөгөөд рүү гүн ороод ингээд судлаад мэрэгшээд явах гэхээр одоо назгаарчдаг. Би энийг чадах юм чинь гэдэг юм. Энийг ерөнхийдөө хийвэл болох юм байна гэдэг ингээд хайчдаг. Тэгээд нэг зүйл гэх юм бол Америкт ерөнхийдөө яг Монгол, Хятад, Солонгос, Япон гэж хардаг. Аз л гэж хардаг. Монголч бай, Хятадч бай, Солонгосч бай, Японч бай, Азууд л гэж хардаг болохоор ерөнхийдөө одоо нэг категорид дор явдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр ажилд авахтаа ч гэсэн Монгол хүн ах уу, Хятад хүн ах уу гэхээс илүү энэ Аз уу эсвэл одоо Америк үл гэж харьцдаг гэсэн. Тэнгүүд Аз одоо орнуудаас Япон, Солонгос, Хятад юугаараа ялгардгүй вэхээр тэд нар ингээ яг харахаар тэгж юм айгүй мундаг мэддэг юм шиг тэгж ялгардгүй ирнэ. Яг хийлгээ суулгахаар тултал нь хийгээс орцсон. Бүр нэг юмаа ингээд барьж аваад бүр гүнзүүн ортол судлаад өөр юм болгоод тавцсан. Тийм хүмүүс зөндөө байдаг л да. Монгол залуучууд болохоор 5-10 юм чаддаг ирнэ. Тэрийг төгс чаддаг тийм хүн ховор байдаг. Нөгөө орны хүмүүс болохоор 1-2 юм чаддаг. Тэгэхээр тэрийг өмнөхөр хинээс ч дутахгүйгээр тултал нь хийгээс орцсон тийм хүмүүс байдаг л да. Тийм болохоор хамгийн түрүүнд одоо оюутан болох ч байгаа дүүнэртэй хэлэхэд бол суус сурсан л байх хэрэгтэй. Нэг юмыг үнэхээр барьж аваад тэрнийхээ ард нь гартлаа шантардггүй, замаас нь болдггүй. Тийм л чанар суулгацсан бол өөртөө суулгах чадах юм бол тэгэхээр ямар нэг одоо сонгосон мэргэжлэр бол амжилтанд хүн тэр нь бол цаг хугацааны асуудал гэдэгт бол тэр нь 100% итгэлтэй байдаг л та. Тэгээд нөгөө уучлаарай би мартчихж нөгөө ямар одоо хичээл үзэж өөрийгөө бэлтживэл одоо хэрэг болох вэ гэж асууж ирсэн шүү дээ. Яг одоо яг програм чиглэлээр их юм бол одоо хамгийн эрэлттэй хэллүүд ялчгүй JavaScript, Java, C орно л доо. Аль нь ч байсан болно. Одоо өөрөө сурж одоо анхан шатны мэдлэгээ ингээд нэмэгдүүлж байгаа. Тэгээд аль нь илүү өөртөө таалагдж байна. Аль хэлийг илүү эзэмшиж чадхаар тэрийг сонгоод явхад бол энэ хэлнүүдийн аль нь ч одоо сайн сурцсан багт бол аль нь ч ялгаагүй л гэсэн. Сургуульд ороод тэрийг улам дэлгэрүүлэх мэргэжлийн төвшөнд үзэж явхад бол аль ч хэл нэг болгодог. Баярлалаа. Тэгээд биднэрт бас гоё ярилцлага хүсэнд баярлалаа. Тэгээд хамгийн сүүлийн асуултыг бас өөртчүүлдэ. Тэгээд миний асуугаагүй зүйлийг бас ялангуяа IT салбарт мэргэшгээр сонирхож байгаа эсвэл мэргэших хэрэгтэй болов гэд одоо бас гайхаж байгаа сонгох уу яах уу гэд бодож байгаа тэр залуучуудад хандаад өөрийнхөө бодлыг хэлээж. За, юуны түрүүнд намайг өөрсдөө нэвтрүүлэгтээ оролцуулсан танай хамт олон дахин баярлалаа гэдгийг. Яг нь IT гэхээр нөгөө ихэнх хүмүүс нэг тийм сүлжээний инженер ч юм уу эсвэл тэгээ нэг код бичих программист гэдгээр жоохон өрөөсгөл ойлгоод байдаг л та. Асар том тийм цаг үрээтэй айгүй хөрөх боломжтой мэргэжил. Одоо жишээ нөгөө мультимедиагийн чиглэлд анимашн видео хийх гэх юм уу. Эсвэл тэгээд одоо телевиз тийм одоо видео чиглэлээр оператор, найруулагч, эвлүүлэг гэл асар олон чиглэлээр имиж болно. Зөвхөн сүлжээний чиглэлээр ихэд л өгдлийн сангийн чиглэлээр явж болж байна. Системийн хамгаалтаар сүлжээг цэвэр ингээд нөгөө IT-га дагаад сүлжээ тавиад ингээд том компаниудын сүлжээ хариуцаад явж болно. Эсвэл түрүү нөгөө одоо хүмүүсийн ерөнхий төсөөлдөг шиг код бичсэн инженер болж болно. Эсвэл одоо нөгөө нэг UI гэж ярьдаг user interface гэдэг дизайн тал руу хөгжүүлдэг тийм хөгжүүлэгч болж болно. Тэр бол яг нөгөө тэр хүний өөрийнх нь хувийн зан характер сонирхлоос болоод асар олон чиглэл рүү хүрэх боломжтой. Тийм үг мэргэжлэлтэй. Монгол тарин хүмүүс жоохон өрөөсгөл ойлгоод байдаг юм шиг ойлгож надад төрдөг л дөө. Америкт яг IT-ийн чиглэл хандлага хүмүүс ямар чиглэлээр илүү их мэргэжил эзэмшдэг гэхээр сүүлийн үед мэдээж нөгөө mobile application гэх нэг гар утасны аппликейшн болол бүүн болсон. Тийм учраас одоо 10 жилийн хүүхдээс эхлээл коллеж оюутнууд хүртэл ерөөсөө гар утасны аппликейшн хийх тийм одоо нөгөө код бичдэг тийм төрөвчсэн курсүүдэд асар ихээр сууж байгаа онлайнаар эсвэл одоо биечлэн ч гэдэг юм уу. Мөн
бас нэг том салбар гэх юм бол нэг e-commerce гэж ярьдаг те нэг онлайн шопинг, интернет худалдаа. Тэр бол асар их одоо маржин эргэлддэг, аюу их тийм мөнгө эргэлддэг тийм том салбар. Одоо тэр чиглэлээр бол жишээ нь одоо e-commerce вебсайт хөгжүүлдэг ч юм уу, эсвэл нөгөө social marketing гэж ярьдаг тийм нөгөө vlog хийх ч юм уу, эсвэл блог хийх, одоо эсвэл сошиалор ямар нэгэн нөгөө нэг тийм одоо монголчууд их Facebook-оор лайв хийдэг шиг тийм advertisement-ууд хийх тэрнгээр бас их одоо явж болно. Бид нар бүгдэнд нь IT дээр суурилж байгаа. Мэдээлэл технологийн салбар дээр суурилж байгаа гэсэн. Тийм болохоор яг эцэст нь хэлэхэд үнэхээр одоо IT-г дурлаад сонирхож байгаа залуучууд байх юм бол энэ чиглэлээр мэргэжил эзэмшээд явхад бол зах зээл дээр бол эрэлт хэрэгцээ асар өндөр байгаа. Ялангуяа үнэхээр одоо тэр нөгөө хиймэл оюун ухаан, сансар гэдэг IT-ийн ирээдүй болсон 10-20 жилийн дараа үнэхээр ирээдүйн болох тийм чиглэлээр үнэхээр суралцах юм бол чадварлын инженерүүдийг бол асар өндөр цалинтай том зах зээл хүлээж байгаа гэдэг бол би итгэлтэй хэлж чадна. Тийм болохоор IT-г сонгосон залуучууд байвал урагшаа.